За юу цаана Lucas Mission бичлэгээр уулзж байгаадаа таатай байна. Тэгээд лайк сабадараад бичлэгэнд орцгоё. За ориг Даниэл маань шалгалтандаа бэлдэж байгаагаар бүлэг маань эхэлдэг. Тэрээр ч хичээнгүү хоёр биетэй болохоор амралтгүйгээр бэлдэж байдаг. Хичээлэнч тарж Даниэл шууд гэртээ ороод унтаад өгдөг. Тэгээд ориг биеэрээ босоод ажиллаа хингээ хичээлж тавцдаг. Ер нь л манай Даниэл 24 долоо шалгалтандаа бэлдэж идэв. Тэгсэн ажиллаж явахт нь Зой ороод ирдээ. Даниэл ч Зойд санаа зовоод эртэн харахыг зөвлөлтөл. Зой Даниэлийг хичээлж байгааг нь харчдээ. Тэгээд Зой Даниэлд хичээл зааж өгөхөр болдог. Тэгээд Даниэл маань өдөр нь Жээр хичээлээ залгуулж, шөнө нь Зойтой хичээлээ дотроолдог. Эцэст нь шалгалтын өдөр чирж Даниэл маань 24 долоо бэлдсэн болохоор 1-р байранд орсон чинь ангийнх нь бүр гайхастай. Тэгээд нэгт орсон гэдгээ ээжтэй хэлсэн чинь ээж нь бүр амар баярлдаг. Даниэл ч ээжигээ сонсоод дагаад уйлцдаг. Маргааш өглөөч болж Васко яг гүйлдээ эхлэх гэж байхад нь Даниэл маань ориг бие өөрчлөх гээд гүйж байдаг. Үүнийг харсан Васкоч гайхаад хоцорно. Дараа өдөр нь чулж Даниэл сургуулийнхантаа аялалд явцгаадаг. Манай эд ч автобусны дотор шийдгэлтэй тоглоод их л хөвгөлтэй явцгааж байдаг. Очих хөстэй газартаа эрвүүгүй юу Заквийн хоёр муудалцаад эхэлдэг. Тэгээд үжсэн чинь зааварлагч гээд хоёр нөхөр гарч ирснээ бүгдийг цуглуулнаа. Тэгснээ шууд нэгжлэг хийгээд манай хэдийн ч арх тамхиг олоодох нь. Тэгээл Заки тэр шийдгүүлтий. Тэгээд бүүнөр аяллаар явж байгаа юм чинь яаж зүгээр ах вэ? Бүлэгээрээ хуваагдаад өрсөлдөцгөө. Оройн чолж өнөөхид маань Зак Даниэл хоёрыг аваад охтуудынхаа өрөө рүү нин чадхаар явдаг. Тэгсэн Зак маань хүнтэй уулзна гэж яваад өгдөг. Закийг дагаад Даниэл ч бас цуг яваад өгдөө. Тэр хоёрыг гол байгаа болгосон охтуудыг хараад агаар. Манай хоёр ч Мираг аваад бүүнөрөө цуглацгаана. Тэгсэн энэ хэд маань шийдгэлдээ тоглоод цагийг их л өчөлтөө өнгөрөөдөг. Тэгээд сүүлд нэг иймэрхүү юм болдгий. Яг энэ үеэр өнөөхид маань баригдаад шийдгүүлж идэв. Тэгсэн өнөөхидийн маань зураг бичлэгүүдийг сошиалор татсан байвал яах вэ? Өглөөч болж манай Даниэл нэг иймэрхүү сэрдэг. Гэхдээ чихөө харалт. Манай хэд ч усаа ил хийх бөгөөд энэ өдөр бүр амар хурдан дуусчдаг. Шөнө ч болж манай Зак Мир хоёр маань хурган нэлуурастай. Сцен сэлэгдэж өнөөх харгалзчууд нь сурагчдаас авсан уух юмнуудаа өөрсдөө уух талаар ярилцж идэг. Тэгсэн энэ ах хүү манай Мирагийн зургийг өрцөн энэ өхнийг олох хэрэгтэй гэж явж идэг. Тэгэд ах хүү маань нэг хаалга онгойлгосон Мира маань өөрийн харгалзагчид туслаа явж идэг. Манай ах хүүч тэр залуу харангуйтаа шууд дайрдаг. Тэгэх явцдаа тэр ах маань утсаа оноочнаа. Мирач өөрийнх нь утастай зургийг хараад тэр ахыг бол түлхдэг. Өнөөх ч босч ирээд ахыг олстой амар дэвсэлдэг. Гэхдээ Мира яаж ч жагаад болиулж чаддаг. Даниэл манч төгс биеэр унтцсан ориг биеэрээ ажиллаа хийгээд үжсэн чинь хамгийн ностой гинт хэрэгтнүүд дундаас өнөөх залууг олж хардаг. Өнөөх залуу руу эргээд харвал тэс чадахгүй нэг гээд заван царай гаргацсан байж тээ. Тэгсэн тэр утас нь өнөөхөн утас бишээдэг ба дээр манай эдийн зургийг онлайн тавьсан үнэнч энэ залуу байдаг. Тэгээд манай Мира учрыг нь ойлгоод тусламж гооч хашгирдагч өнөөх заавын чинь манай Мираг шууд зөхиод авдаг. Ах маань ч босч ирээд Мираг хамгаалах гэж үсэх боловч юу ч хийж чадгүй лээ чавс. Хормын дотор л унаа. Энэ үеэр Зак Мираг харсан уу гэж Зой тэр хэдээс асуух боловч тэд нар хараагүй л гэдэг. Энэ үед Даниэл яг цаг болж залах ба хурдан төгс Даниэлийг сэрээ гэж хэлдэг. Даниэл маань ч тэр залууг ерөн сурвалжлагдж байгаа гинт хэрэгтэн гэдгийг хэлдэг. Тэрийг нь Зак сусангуудаа шууд гарад гүйждэг. Сценч сэлгдэж манай ахыг өстой цус нөчтөнд холчоод байж идэг. Тэгснээ бас Мираг айлгастай. Яг Мираг хүчрхийллийн даван дээр манай Зак хурж ирдэг. Айхтар чинь болох нь дээ. Зак маань өнөөх залуу хараад шууд усрээд ордогч. Өнөөх нь мутагийн тамирчин байж тардаг. Тэр залуу Закийг маань барьж аваад өвдгөөрөө шууд хавиргыг хугалааддаг. Үүнтэй холбоод толгоромч өвдөглөө дамжина. Закийг маань яг дуусгахын даван дээр өнөөх ах маань хөлийн барьж тусалдаг. Энэ боломжийг манай Зак яаж ч алдах вэ? Нүүрлөө нь үнэхэр гоё хуцаад хайна. Даниэл тэр хэдий ирэхэд тулаан аль хэдийн дууссан байлаа. Хэд хоногийн дараа Даниэлийн цалин буух ба ээжтэй шинэ хувцас авах талаар боддог. Даниэл ч хувцас авах гээд очтол худалдагч нарынх нь байж байгааг нэ. Хэсэг хугацааны дараа Даниэл маань драгон дээр ирээд ээжигээ зүг явдаг. Ирээд дурсамжуудаас сэргэж байтал нэг хүүхэд хөөе чи Даниэл мөн үү гэд гараад ирдэг. Тэр хоёр маань ч сарвчанд сун ярилцах ба Даниэл маань нэг их удахгүй явна гэдгийг хэлтэл өнөөх гарч нэг л юуг болоод ирдэг. Тэгсэн хаанаас ч юм бэ нэг бөмбөг гарч ирснээ өнөөх гарыг онооцдог. Манай Даниэл ч бөмбөг ирсэн зүг рүү харвал өмнөх сургуульд нь Даниэлийг дээрлэгдэг байсан нөхдүүд нь тэдний зүг очиж идэг. За юу болсон бэ гэхээр өмнөх сургуульд нь Даниэлийг дээрлэгдэг байсан шүү дээ. Тэгээд Даниэлийг маань шилжсэний дараа энэ үгтийг Даниэл шиг зодж нүддэг байгуулсан гэж.
Тэгээд Даниэлийг маань болон тойруулаад мөнгөний дэрэмдэд яг зодохын даван дээр манай Даниэл юу гэж ч зодолох уу? Ямар гаруудаа алдсаж ирсэн бэлээ. Яадах юмгүй өөрийгөө хамгаална. Тэгсэн үүний араас ч өнөөх гарan дайрдагч Даниэл маань ямар аимшигтай гаруудын цохилтыг хааж ирлээ. Цохилтын яадах юмгүй хагаад өнөөх гарын ч буулгаад авдаг. Тэгсэн нэг тэнэл болоо гахаа гэд орж ирдэг. Энэ болоог сонсоод Даниэлч маш их хайдаг. Даниэлийн маань ч дурсамж сэргээд түүний хар дарсан зүүд нь ингэж нэг юм гарч ирдэг. Тэгээд Даниэл хүүг шууд номд нь оруулт юм багц. Үүнийг далимдуулаад сууны уснууд нь бас хариугаач авдаг. Тэгсэн өнөөх логончин залхсан юм яасын Даниэлийн маань хамаг мөнгөний дэмдэд яваад өгдөг. Гэхдээ тэдний нэг нь бас хөөрхөн хүн чанартай ээжтэй зориулж авсан бэлгийг буцаа өгчөж байгаа. Тэгсэн энэ үеэр Жэй маань аяллаа тийзээ захиалчихсан шигээ байж дээ. Сценч Даниэл руу шилжих ба ээжийнхээ ажил дээр ирсэн ээжийг асуудаг. Тэгсэн цуг ажилдаг ажмаа нар ээжийг нь түр гарсан гэдэг. Тэгээд Даниэл маань ч гудамж мэдрэлээ явж байгаад ээжийг олж хардаг. Ээж нь ч гэж хөрх юмтан хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөхөө л үздэг байгаа байхгүй юу. Оройн чуулж Даниэл маань ээждээ авсан бэлгэнүүдээ өгөөд ээж нь үнэхээр их жаргалтай байдаг. Гэхдээ Даниэл маань жоохон л тухгүй байлаа. Үүнийг анзаарсан ээж нь Даниэлд "Миний хүү хичээлэл анхаар бус зүйлд битсэн аа" гэд хэд хэдэн сургаалыг альддаг. Даниэл маань ч ээждээ ноттой цуг амьдардаг хүүхдийг санаж байгаа зү гэж асуудаг. Ээж нь "Тийм ээ, чамтай адилхан нэртэй" гэж хариулмагц. Даниэл маань "Тэр хүүхд бидэнтэй үлдэж болох уу" гэж асуудаг. Дүр солигдож Даниэл маань автобусны бодол дээр агаар гарна. Тэгсэн тэнд нь Жэй үж идэв. Яагаад дээр Жэй маань бусан явах аяллаа билет аваад ижсэн да. Тэгсэн Жэй маань шууд билет хаяал Даниэл таамд явахралдیں۔ 2-3 цаг явсны эцэст Даниэл маань гэртээ ирвэ. Тэр хоёр маань орсон үгүй юу? Ээж нь үнэхээр сайхан өгтөж үтээ. Тэгсэн Жэй маань Даниэлийн гэр бүлийг ийм амьдралтай хараад их гайхдаг. Даниэлч ядарсан болохоор орсон үгүй юу? Шууд унтаад өгдөө. Тэгэхдээ Жэй маань ч ориг Даниэлтэй бас дотносоод авдаг. Даниэлч логон гэд бүдүүлгачд мөнгө алдсан талаар ярих ба үүнийг сонссон Жэй маань ч нэг юм бодож тахнаа. Өглөөч болж дүрс логон дээр шилжих ба тэрээр клубийнхаа ах нарт дээрлгүүлж идэв. Тэд нар ч дараа 7 хоногт $3,000 бэлэн байлгаарай гэд нэмж задчаад яваад өгдөө. Дүрс ч нэг тансаг бодлоор шилжих ба Жэй үнэн кул поз авсан зогсож идэв. Түүний туслах Жэйд логон их олон хэрэг хийж исэн. Мөн тэрнийг жүжүцүгийн хар бустай гэдгийг хэлдэг. Тэгсэн өнөөх логончин ах нарыгаа бүгдийг задцсан лайта дээд үеийнхэн дахиж таруул хална шүү гэд гараа яваад өгдөө. Логонч гэртээ харж байтал Жэй маань Даниэлийн мөнгийг буцааж авах гээд гараад ирдэг. Жэй маань чухантай юм болохоор бодулган дээрх бичгийг хараад барьц авахын тулд хөрмөө талаад ер нь л задлалт оруулж байгаа. Логонч Жэйг барьж авахар дайрах боловч Жэй маань ч хурдан шалгамгай юм болохоор амархан болтоод оновчтой хараа цохилт үзүүлж байдаг. Логонч мөчөг өгөхгүй дайрах боловч үр дүн нь бол нэг ялгаагүй. Жэйн энэ хэрэглэж байгаа тулааны урлагийг система гэх бөгөөд энэ нь орц цэргийн тулааны урлаг байгааж логонч жүжиг түнүүлэлгүй гэдгийг ойлгох ба заван санаа гарган Даниэлийн мөнгөөр барьцаалдаг. Жэй маань ч Даниэлийн мөнгийг авахар очдогч. Заваа юм чин шууд барьц авах гэж оролдоод манай Жэй арай гэж болтдог. Тэгсэн энэ нь өрхөөж тараад нөгөө гараараа үсийн бариад авчдیں۔ Тэгээд манай Жэй зодуулаад яг балархын даван дээр гинт Даниэл хаанаас ч юм бэ суперхеро жамп хийгээд гараад ирнэ. Логонч Даниэлийг барихаар гараа явуулдагч. Тэрийг нь манай Даниэл амархан хачдیں۔ Тэгээд шууд Жэй дээр очил гайгүйсгийг харж идэл. Логон Даниэл руу ширтээд хамаг траумагийн сэтрээгээд Даниэл бүр өгтлээ айн. Тэгсэн өнөөгч нүүдсэн юм яасын. Өнөөдөр би чамайг өршөөй гэж яваад өгдөө. Үүний дараа Даниэл Жэйг нуруунд дээр өрөөд явах ба Жэйч сэрээд Даниэлийн логонд дэрэндүүлсэн мөнгийг буцааж өгдөг. Үүнийг хараад Даниэл өөрийнхөө эмийг өөр болж чадсангүй хүнээр олуулчлаа гэд их л гонигтай байдаг. Дараа өдөр нь чуулж Даниэл ээжтэйгээ цуг дэлгүүр ордог. Тэгсэн өнөөх худалдагч нар нь мань хоёрын байгаа байдлыг хараад ер нь л гадуурхах шинжтэй байдیں۔ Тэгсэн Жэй бүр боссыг нь гөлөө болгосон дэлгүүрт нь ороод ирнэ. Тэгээд амар Даниэлтэй дотн найцтай харна. Өнөөхэд чинь бас гайхаад шууд л өдөг дээрээс өгтөө дуушлах гоцгаана. За хичээлийн өдөрч болж Зак бүр кулээрж дийлэхгүй. Тэгээд гараа ууснаа тэлэнтуулаад Миратач бас өстой хөөрхөн харилцаад өгтөөд юмжтэй. Тэгсэн Васко маань шлаттай сүвээрээ аль Даниэл дээр очтیں۔ Гэхдээ Жэйч бас тутахгүй хоёрыг аваад ирдیں۔ Энэ хоёр их хөөрхөн. Манай эдийн хичээлэнч тарж нэг залуу мод өшөлж байгаагаар гардیں۔ Яасан бэ гэвэл хүүхдүүдийн бөмбөг нь модон дээр гарчжээ. Тэгээд авч өгөх гэж байгаа нь энэ юм аж. Тэгээд Даниэл маань гарч ирээд ганц шөлөөл тэр бөмбөгийг унгаа идیں۔ Өнөөх гарчин ч бүр шок. Энэ нөхрийг Жэйс гэдэг шүү за.
Дараа өглөө Джейс ч төгс Даниэлийг бодоод байжсэн чинь Даниэл бэлгэлээ дуусгаад хүрээд ирдیں۔ Даниэл ч Васког яаж юм хүчтэй юм бэ гэж Джейсээс асуудیں۔ Одооноос Юнтай Ли буюу Васкогийн манд түүх гарнаа. Багада Васко маань Джейстэй хамт суперхеро болохыг хүсдэг жирийн л хүүхдүүд байлаа. Тэр хоёр маань хичээл дээр элдв ангаан яриад ижсэн чинь нэг хитэн гарууд гарч ирснээр манай Джейсийг ер нь л амар дурамжилтay. Их завсалгаач болж дүрс гуанд руу шилжнэ. Өнөөхөд чинь галт надраа гэдэргээл очнуудаа яригдчихсэн чинь манай Васко Джейс бол баатар залуу л гэдээ аваад байна. Тэгээд ижсэн чи атманууд зам зайл гэдээ ороод ирдیں۔ Тэгсэн нэг атман өнөөхөд нэг дээр очсноо. Тамхи нөө гэдээ асуудаг байхгүй. Тэгсэн өнөөх нь хаанаас ч юм бэ тамхи гараад ирдیں۔ Бас сих гуулгаж байгаа ш. Тэгээд болоогүй Джейсийг цуг авч явах гэдэг үл яах вэ? Үүнийг хараад Васкоч ээж тамхи татаж болохгүй гэсэн. Нэмээд тамхи татдаг хүмүүс өлегтэй хүмүүс байдгүй ингээд үүнийг сонссон атмануудынх нь нэг нь Васког шууд алгадаад дөөрөөд уугаараа бацаа өмнө. Өнөөдрөөс эхлэж чинь амьдрал амьдын там байх болно гэд бүр нэмж дэвслээд зодуулгад сайсан Джейс ч мөн Васкогоос нүрээ буруулна. Хэсэг хугацааны дараа Васкоч ангид орж ирвэ. Джейс ч тэр навчнуудаас болоод чамд их хэцүү байх та гэж асуухад Васко хариуд нь үгүй ээ Джейс би зүгээр гэх хариултад Джейс их л юм боддیں۔ Дараагийн өдөрч Джейс Васкогоос зайгаа барьнаа. Нэг өдөр Джейс маань хичээлээсээ хоцроод явж байтал Васко өнөөх хатмануудад дэрлгүүлээд уйлж байгааг тарваа. Үүнийг хараад Джейс ч юу ч хараагүй юм шиг цудаачд. Үүний дараа хэд хоног Васко хичээл дээрсэнгүй. Тэгсэн өнөөх гар нь чамайг хатмаандууд чинь гээд аваад явдیں۔ Яваад очсон өнөөх гарууд чинь нэг хүүхдийг дээрлэстэн сууждیں۔ Тэгсэн босс шиг ухаантай юм хурж ирснэ. Манай Джейсийн нүүрэн дээр зурангуудаа маргааш найзыг авчихгоо л алнаа л гэдэг. Хичээлж тарж Джейс маань шууд Васкогийн руу ордیں۔ Джейс ч Васкод хичээлдээ эзэрх юм бэ гэж асууч. Васко хариуд нь маргааш очноо л гэдэг. Тэгсэн манав байхгүй байсан өдрийн хичээлийн зааж өгөх гээд дэвтэр үзүүгээрээ очсон. Васко гинтл сонирн боловчдیں۔ Джейс ч юу болоод байгааг ойлгох ба. Очоод шууд хүнжлийн сүхтэл. Яа. Бүр хэлэх чухалдахгүй. Дараа өдөр нь чулж Джейс маань атмануудаас Васког дэрлэхээ болооч гэж гуйдаг. Тэгсэн өнөөх юмнууд чинь хэмээнч тоолгүй шууд цогоод өгдیں۔ Тэгсэн өнөөх босс шиг ухаантай юм нуулаад Джейсийг ч гэсэн Васко шиг болохоор дайрна. Тэгсэн яг энэ үеэр нь Васко ороод ирнэ. Үүнийг хараад нөгөөд нь Джейс амлснаа биелүүлдэг юм байна л гэд өстө шоулж идэг. Васко ч найзгаа орохоор очдөг ба юу ч болохгүй чаавс. Гэхдээ тэрээр бууж өгсөнгүй. Үргэлжлүүлээд дайрал үт. Гэхдээ тэр нь ч хязгаарт өрөөд яг алуулахын даваан дээр өнөөх дээрлгүүлдэг байсан хүү шар устай хөөхтэй болоод хүрээд ирдیں۔ Энэ шар устай хөөхөд мөнгөөр хүмүүсийг цоддог ажил хийх юм шиг байгаа. Тэгсэн үгийн зүрхгүй нөгөө бүд болгоч чинь дайрд хүрээд ирдیں۔ Гэхдээ шар уст маань өлхөн зодчдөг. Тэгсэн өнөөх хатман гарчин хоттой байж таарад өнөөх нь ч нэмж мөнгө төлөөрэй гэж сүртэй. Өнөөх хатман ч хоттой дайрах хэдийч шар устд ганц савуулна. Тэгсэн өнөөх чинь зүгээр байхгүй олон лайм хуцаж жагаад нэмж тамлуулад өмдөө норгодын богоцд. Яг энэ үеэр багш нар нь орж ирэх ба ийм байдлаар л хутна. Зодоо исэн хүмүүсийг тэр дөрвөл захирлын өрөөрөө аваачих ба бүгдээрээ л түүнийг буруутгах боловч өнөөх гарчин Васкогийн шивээсийг далиндуулаад амархан гарчдیں۔ Хэд өдрийн дараа Джейс Васкод шинэ хэлсэн шивээс үзүүлдэг. Тэгээ Джейс маань хэдэн сар жил гуйж Васкогийн шивээсийг хэлсэн байдаг. За энэ удаагийн хавшлыг энүүрээ дуусгаж байна. Хэрэг таалагдсан бол лайк болон сабаа дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.